За манай ангилал үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүдийн одоо 50-аас дээш хувь нь бол яг айхтар ноцтой бие даасан өвчин биш мөртлөө эмэгтэйчүүдтэй бол нэг тийм зовёор илтгэдэг ингээд ялгц гарч байна, та биш байна гэдэг. Тэг яг шинжилгээгээр бол энэ мэдээж бэлгийн замын халдвар байхгүй байдаг. Эмэгтэй хүн өтрөө бол гадаад орчинтой харьцдаг. За ингээд өөрийн гэсэн орчинтой эрхтэн байдаг. Тэгэхээр яг хөглөр янз бүрийн шалтгаанаас дархлаа унаснаас болж өөрийнх нь орчин алдагддаг. Өтрөөнд байх хэвээр ашигтай бактери байхгүй болсноос эмгэг ялгц гардаг. Өөрөөр хэлбэл өвчлөмтгий байдал нэмэгддэг. Энэ тохиолдолд эмэгтэйчүүд маань нагдгүй одоо бассейнд орсноос, саунд орсноос одоо жишээлбэл баан тусанд орсноос тэнд одоо энгийн бактери нөхцөл бүрддэг. Энэ тохиолдолд ашигтай бактери чинь тэр энгийн бактериудыг бусдах үйлчилгээтэй байх хэрэгтэй байтал энэ нь байхгүй болсноос болж өөрийнх нь магадгүй бүр шийхний бактериасаа хүртэл үүсдэг. Тэгээ өөрөөсөө энийг олохлоор бэлгийн замын халдвар авчлаа гэж ойлгодог. Яг үнэндээ энэ нь бол өөрсдийнх нь өтрээний орчин алдагдсанаас байдаг. Тэгээ энийг ойлгохгүй. Тийм учраас яах вэ гэхээр ер нь бол эмэгтэйчүүд мэдээж мэргэжлийн эмчд жил болгон үзүүлж явах хэвээр, нарийн шинжилгээ өгч явах хэвээр, таагүй одоо өтрээнд нь захнах, хорсох, бицсахад өвдөх гэх юм. Тийм ээ бэлгийн харьцааны үед өвдөх, цус гарах гэх мэт шинж тэмдгүүд илрүүл мэдээж эмчд заа